Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Шин Шиси хүн чон булан ууланд хүн чон үзэгцэн гэлцэн тосгоны шууданч Кан Ланшвэ олж харсан юмсанж түүний ярьснаар тэр өдөр тэр булан уулын тосгоны захиргаанд илгээмж хүргээд оройн баг зэрэг хатуу юм амсаж тосгоны захирагчийн өгсөн гахай махыг бариад сар гарсан хойно уулын тахиржмээр уруудж явжээ. Замын хаан талд ороогүй байтал гинэт хархан талд нь эсгэрэг чимээ гарч эргэж харвал замын хажууд хоёр хос ногоон гэрэл анивалзав. Даруй гарч хідэнгийн тусгавал биерхүү чон тор тунай муутай хүн чоныг нуруунд дээрээ тэгнүүлэн айсвид айж цочсондоо гахай махаа алдаж тэнхээ мэдэн зугтжээ. Өнхөлзг нь хагарах төгсөн Кан Ланшвэ гахай махта явсан нь ёстой аз болсон. Үгүй бол хүн чонын оройн хоол болохгүй юу? Хүн чоныг дийлдэг амтан байдаг гэж би л дуулаагүй. Барах хүртэл хүн чон харахаараа хамаг биенийх нь хүйтэн хөлс цовдөг гэнвилээ гэж ярьсансан. Хүн чонын тухай бишгүй олон цуу яриа ам дамжин яригддаг. Энэ амтан араатан шувуу тэр байтугай хүн шиг дуугардаг гэх. Шувуу хулгайлахдаа эм дахиа шиг гог хийн азарган дахиаг сарвчнаас нь гаргаад хүзүүг нь тас хаздаг аж. Мөн яраа хүүхчиг цөрхрэн уйлж хээр ява малчны сонрыг татан сүргээс нь холдоолж угаад хон ямаанаас нь барьчихна. Тугал барьж идээд арсын нүмерч тогол шиг аяглан өнөөний дэлэн хөхтөг хүн чон бөгөөс өнөгнөөс ховилүү залтай амтан бөлгөө. Ухаан сэргэлэнж би хаа түнэмуутай урд хоёр хөлн богино учраас өөрөө явж чаддаггүй. Чоны нуруунд дээр тэгнэж хоёул хамттай амь зуун. Чон хүн чоныг нуруунд дээрээ тэгнүүлэн нэгэн цогц болж эрэмгийн чадал арга ухаан хослоод хүн чон юу сэтгэн чон түүнийг нь гүйцэлдүүлнэ. Иймээс анчад хүртэл арга ухаан нь дийлдэхгүй хүн чон гэж ярилцдаг байлаа. Булан уул угаас чон ихтэй. Манигуануун гацааны анчин өвгөн боонундын 3 сарын өмнө ууланд хавх тавьж 2 хоногийн дараа эрэхтэл хар үстэй 2 сарвууд зоогцсон хавхыг эвдэлж хэмхэлчихсэн байжээ. Сарвуу нь бараг 3 ямах урт. Нохойнхтай төстэйч хумс нь нохооныхоос хавьгүй хурц. Хавх нилдээ цуснд бялтжээ. Сарвууг салгаж аваад туршлагатай анчтад үзүүлж шинжүүлбэл бүгд чонын сарвуу мөн химэв. Хавханд орсон чон л ам ултрахын тулд сарвууга тас хазах тэнхээтэй гэлцэн. Өөр амтэн ингэж зүрхлэхгүй ховь заяатайгаа эвлэрч хүч тэмцэлгүй бууж өгнө. Харин булан уул хүн чонтой гэдэгч би итгэхгүй явлаа. Хүмүүс хүн чон хоёрыг хамтдаа явдаг гэж ярилцдагч. Өгийн далай толь бичгийн ан амтны бүлэгт хүн чон болвоос галч шувуу, цэлийн, луутай адил үлгэр домгийн амтан бөгөөд энэ амтныг хэнч нүдээр үзээгүй гэж бичжээ. Миний л санахад Кан Ланшвэ тэр орой халамг явсандаа хийм үзэж чон харснаа хүн чонтой эндүүрсэн болов. Гэтэл 2 өдрийн дараа би өөрийн биеэр хүн чонтой таарч ихээхэн айж сандарсан билээ. Тэр өдрийн үүд дунд би тарайн талбайд төрөө хатаж байгаад чихчи хуруугаа нэлээн гүн зүсэж цус тогтохгүй байсанд тосгоны дарга намайг харглээ. Ургац хураалтын эд үе болохоор тосгоны эрэм хөгшин залуугүй талбайд гарна. Нохот хүртэл эздэд дагаад талбайгаар гүйлдэнэ. Харж ирвэл тосхон нам гүм халуунаас үл эмээх бялзуухайл хашааны ёроолоор ургасан цэцэгт бутан дээр суугаад цэцгийн тоос түүн. Эргэж харвал жижиг модон байшингийн маань хажуудах гахайн хорооны урдхан талд хүн чон зогсож байлаа. Үлгэр домогт өгүүлдэг хүн чон тарил дүрээрээ богинохон урд мөчөөрөө чоны нуруунд дээр тэгнэн хүзүүгээр нь тэрчээ. Хүн чон хар аристай нохойноос ялимгүй том торонхай жижиг биетэй бол чон хүрэн шаргал үстэй хүчрхэг цээжтэй туглын дайтай аж. Том жижиг шар хар зүстэй энэ хоёр тодхон үзэгцэнсэн. Би замын хажуугийн өтгөн саглагаар өвсөнд орж нуугдлаа. Ангийн буугүй хадуур тайл хүн ийм араатантай яаж тулах вэ? Өвс яран тэднийг ажлаа.
Хагас жил гаруй тэжээсэн мэгжий маань хараанд авсандаг шүү. Урт хилээ унжуулж гахай мах эдэн химэн шүлс туслуулна. Манай хулсаар хийсэн бат бөх хороотой хашааны дотор гадна талаар хүний хэрийн өндөртэй 100 настын бутсоог ургасан тул мэгжтэй төдийл санаа зовсонгүй. 100 настын бут 2 ямах хэрийн урттай битүү өргөстэй. Тэр нь хортой хатгуулбал тисхийн аргагүй өвдөж арьс өрөвсөн идээлдэг тул төмөр торноос хавьгүй аюултай айд. Гахайн хулсан хороо маань ямар тайч тийм амархан нураад унчихгүй учир мэгж хороондоо тайван амгалан байдаг. Мэгж маань хар арьстай хүн чон шаргал зүстэй чоныг хашаан завсраар олж харсан ч айж мэгцэндээ хадарч хашгирсангүй. Шаргал чон хар хүн чон 2 метр хэрийн өндөртэй 100 настын бутаар аалзны тор шиг өвч бүрхэгдсэн гахайн хорооны ойр эргэлдэнэ. Шаргал чоны нүүд манаран солигоод төвчж ядан буй шинжтэй. Боли энд дэми эргэж яах вэ? Гахайн хороог эвдэхэд бэрх юм. Гахай мах идэх гэсэн биш 100 настын өргөстэнд хатгуулхан дутаж дээ гэх шиг тосгоны захын битүү хулстай жалгоод ширтэнэ. Харин чоны хүзүүг тасцуурсан хүн чон түнш минь гутрах хэрэг юм тэмцэж олоогүй олз амтхүү гэдэг гэх шиг шаргал чоныг чиглүүлэн хорооны үүдэнд аваачив. Гайтай хөөтэй хүн чон шаргал чонын чихэнд ийн шивнэх мэт наалзныг тодхон харсан юмдаг. Энэ хоёр амтан ийн харилцдаг гэж ёр төсөөлсөнгүй. Хүн чонын этгэл төгс харц ямархан арга залтайг нь батлан гэрчлэнэ. Би энд дүүрсэнгүй. Шаргал чон хашаанд даруй ойртож урд 2 хөлөө өргөн хойд 2 хөл дээрээ босоход хүн чон хойд хөлөө мөрөн дээр нь тавьж толгой дээр нь гიშгэн босоод жинхэнэ циркийн үзүүлбэр үзүүлж гайхшруулв. Хажиргалтай нь шаргал чонын толгой дээр гიშгсэн хүн чон биеэ түлхэн өсөрч 2 метр өндөр хашааг хөнгөхөөн даваад хороон дотор явж орчихлоо. Хайн түнш болсон 2 араатан ийхүү үгссэн мэт хурдан шаламгай хөдлөв. Гахайн хороог давж үсэрсэн хүн чон мэгжний нуруунд дээр онож буугаад чихийг хацтал мэгж аимшигтаяа ориллоо. Мэгжээ аврах боломж байсангүй. Хүн чон мэгжний хүзүүнээс зуурч хааш зүглэхээ нарийн тооцож сүүлийн өргөн мэгжний бөгсөн дээр ташуур шиг тас хийтэл болгов. Гэтэл хөөхий мэгж сандран гуйхраад хан мөрөглөө. Мөргөөд нэвтэлвэл хүн чоны сарвуунаас аймаг гарна гэж сэтгэжээ. Тэ нэгч амтан бол доо. Өвхөр шиг хүчтэй мөрөгөхөд хан цуурч нураад онгойс нь үхээр нь цуснд бялтаж зовхон дээр нь 100 настын 2 өргөс зоогдсон мэгжний толгой цухив. Хүн чон мэгжний нуруун дээр тухалж авсан тул ёр гимтсэнгүй. Тэр араатны хувьд манай мэгж сайхан бамбай болжээ. Чон хүн чон 2 шиг нэгнээ үггүй ойлголцох гэдэг үгийн утгыг сая ухаарав. Хүн чон мэгжний чихнээс зуураад нуруун дээр нь тэгнэн гахайн хорооноос гарахад шаргал чон дуртай дургу араас нь дагсаар хулстай жалга руу явж орлоо. Булаан ууланд хүн чон үзэгцэн гэх яриа газар авсаар мужийн амтан судлалын хүрээлэнгийнхний чихэнд хурч тэндээс сүн овогт судлаачийг манай тосгон руу илгээжээ. Сүн судлаач Маньгуанун тосгоны анчтыг анч нохоттой дагуулan уулыг самнав. Би ч тэдэнтэй цуг явсан юм. Бид уулыг хагас сар самнаад өмхий цөөрмийн хажууханд шаргал чон хөллөсөн хүн чоныг олж харлаа. Ингээд эсхэрмэгц 20 гаруй анч нохой хүн чон шаргал чон 2-ыг уулын билээд хөөв. Тэгэхдээ хүн чон 2-ын хэдий залжин хэр зэрэг ов мэхтэйг энэ биеэрээ мэдэрсэнсэн. Овоон дээр гарч дурандахад анч нохтод хөөгдсөн шаргал чон хар хүн чоныг тэгэнсээр амь тэмцэн уруудан давхилаа. Чон анч нохтын хүч хурд бараг ялгаагүй ч хүн чон тэгэнсэн чонын хурд саархан дамжиггүй. Нэг нь ачаатай давхиж угаавал нөгөөдүүл нь хөнгөн шингэн хөөж яваа. Анч нохот чоныг алхамаар идэж хориотхон алхмын зайтай ойртов. Энэ мөчөд чон араас нэхэгч нохтоос салах гэсэндэ гэнэтхэн уулын уруу давхилаа. Аргал янгэр тэргүүт асаг хаданд сайн амьтдыг агнадаг учраас чон уулын уруу давхихтаа түүрддэггүй. Хэдэн алд өндөр цавчим хаднаас үсэрч ослолдолгүй газардаж чаддаг.
Харин нохой урууга давхихдаа чоныг гүйцэхгүй. Холборомтгай хайрах чулуунаас илүүтэй баттай газарт гიშгэх дуртай, үсрэгтэй толбол болгоомжтой, орчны байдлыг сайтар ажин байж зориг гарган хөдөлдөг. Чон 10-аад тохой өндөр асхан дээрээс үсрэхэд ноход хэсэгтэй л нэхэж зүрхлэхгүй сатаарв. Шаргал чон хөлсөн хар чоныг алдахгүй гэж эмээсэн ч дэмий зовсноо төдөлгүй мэдлээ. Шаргал чоныг доош үсрэхэд хүн чон цочсон доо тэрв. Ямар тач хөлн газар хөрвүү үгүй юу чоны нуруунаас мултран чулуун дээр онов. Тунч эвгүй унсан бололтой хэд хэд сарвганаад босож ирлээ. Тэгтэл шаргал чон сурсан зангаараа ахаад доош үсрэн бууж хүн чоноод эргэж хараад уйлсан. Бушуу буугаадэр гэсэн үг биз. Хүн чон газрын байдлыг ажин доош харна. Урд мөч нь богино тул түүний хувьд ханан хаданд тэнцвэрээ олж уруутах нь төмөр утсан дээр алхахтай ижил бэрх даваа. Хөрвөөгөөд арьсан бөмбөг шиг өнхөрч айж сандарсандаа бутнаас зуураад гиншин уйлна. Чон арга буюу дээш авирч хүн чонын өмнө хэвтээд түүнийг үүрч уруудлаа. Энэ завсар анч ноход тэднийг гүйцэж зэрэгцэн уруудаад удсан чигүй тэр хоёрыг бүчээд авав. Цавчим хадны ёроолоор сунан тогтсон чулуутай судаг нохтод эд хаваа гайхуулахад яг таарсан газар юмсанж. Ийхүү чон хүн чонва нохтын ширүүн тулаан орнов. Ноход шаргал чонын өөдөөс архиран хуцаж шүдээ яр зайлган хаа таарсан газараа хазна. Араас нь дайрах том цагаан нохой хүн чонын хойд хөлнөөс зуугаад өвцчин татсаар шаргал чонын нуруун дээрээс унгав. Тойрон боргох 4-5 нохой хүн чоныг тал талаас нь хазаж зугтах өчүүхэн чатууга боломж өгсөнгүй. Хүн чон хэдийгээр чонтой ихээхэн төстэй хурц араас аяатаач хүч чадлаар хавьгүй дутав. Урд мөч нь богино, хойд мөч нь урт учраас арайхийн тэмцэлдэнэ. Ар өрөөс нь дайрах ногтоос бултаж чадлагүй энд тэндгүү хазуулж цусаа урсгаад хүзүү сунган гасалж шаргал чонноос аврал ярив. Харин шаргал чон 10 хэдэн ногтод бүчүүлээд гарах юм биш. Аимшиггүйгээр тэмцэлдэж байлаа. Хар нохойн багал зуур, шар нохойн урд хөлийг тас хадсан ч алаг нохойд чихээ тасар татуулжээ. Тэгвч хүн чонын гаслах дуунаар нохтыг яран түүн рүү тэмүүлв. Ноход сүрэг ялаа шиг бүчиж хөл хонгоноос нь хазахад алаг нохой бүдүүн сүүлнээс нь зууж хүн чононд ойртуулахгүй гэсэндэ байдаг чадлаараа цахлав. Нохой ухаантай амтан. Тиймдээч мөнхийн түнш чон хүн чон хоёрыг тусгаарлан хүрээлжээ. Чон соёо шүдээ яр зайлган архирахад ноход сүрэг шумуулд хөөгцсөн мэт бутрав. Гагцхүү бон үндиний тэжээсэн алаг нохой л сүүлнээс нь зуурсан хിവэр үлджээ. Чон зүүн тийш ирэхэд алаг нохойч дагаад иргэв. Баруун тийш ирэхэд ахаад самбаачлан дагаж ард нь үлдлээ. Хүн чон гаслан гангинаж, шаргал чон ам тэмцэн, алаг нохойд дийлцэндээ гиншин уйлаад хүн чонын тийш тэмүүлв. Би энэ бүх тэмцлийг дурангаар ажин зогслоо. Шаргал чонын сүүлнээс цус тусгаагаад алаг нохой зуугаад тавих шинжгүй. Чонын сүүл тасарсан ч өвдөж буйгаа үл хайхран сүүлийн тасхадсан алаг нохойгч умартан урдаас дайрах 2 анч нохой руу архиран хазалсаар хүн чонын хүрээнд оров. Нохтын анхаарал тэрхэн зур сарнихад хүн чоныг нуруундаа тэгнээд чулуу хайрахтай судгийн зүүн биеийг барин дутаалаа. Гэлээгээд нохтоос зайлж чадсангүй. Хормын дараа нохот сэхээ авч тэр хоёрыг элдэв. Хүн чон үүрсэн шаргал чон судгаас гарч амжаагүй байтал том алаг нохойд баригдаж огцсон мэрэгтэл хүн чон мултран унлаа. Хүн чон хүнд бэртсэн бололтой. Чоны нуруун дээр тогтож чадсангүй. Шаргал чон алаг нохойн замд хөндлсөн хүн чонын зүг нэгэнтээ уйлсан нь "Зугт би араас чинь очие" гэж хэлсний дохио болов. Хүн чон бөхтийсөөр элсэн тасархайн зүг шогшлоо. Тэгэхдээ хүн гүгээд гүйцэхээр удаан шогших тул ноход төдхөн нэхэж очоод 2 хэсэг болон хуваагдаж чон хүн чон хоёрыг тусгаарлан хүрээлв. Шаргал чон хэрвзээ хүн чоныг хаяад зогтвол айм гарах бүрэн боломжтой. Сүүлгүй чихгүй авч хүнд гэмтээгүй. Хэд хоноод алдсан эрч хүчээ нөхөд авчихна.
Тойрон боргох ноход ямар таач шуутхан дайрч зүрхлэхгүй дэмий хуцалтахаас цаашгүй тул эрслэн дайрч хүрээг таслан зугтаж гарахад тийм бэрх биш. Чон биеэр хамгийн жижиг нохойроо дайрч багалзуураас нь хадсанд бусад нохой эгшин зуур дуу хураан хэсэгтэл намгүй мориглоо. Тэр энэ завшааныг ашиглаад хүрээг сэтэлж элсэн тасархай руу давхив. Чон аль хизээний ийн амиа хойхолох учиртай байжээ. Хүн чон түүний хувьд хүнд ачаа болон нуруунд дээрээс нь дарж явлаа. Хүн чоныг нэгэн таварч хүчрэхгүй тул алгуурал бол хайрын амиа дэмий алдсан хэрэг болно. Энэ мэт аминд тулсан аюултай байдалд араатан байтугай хүн түүгээр барахгүй эхнэр нөхөрч болов нэгнээ золиод зугтахад хүрнээд. Өвөг дээдс маань эхнэр нөхөр гэдэг ойн шуутай ажил зовлон гачаал болоход өөр өөрийн замаар нисэн одноо гэж ярилцдаг нь үнний ортой. Гэхдээ ийм байтал чон хүн чон хоёр үүрт хамт явах нь юул бол. Үхтлээ үнэн чавх тангараг өргөөгүй хойно урвж шарвах нь элбэг. Шаргал чон ийхүү атсан шалаанд орж ам зулбанд зугтлаа. Хүн чонын төлөө дэндүү ихийг зольж хоёр ч удаа хүрээг сэтлэн аврах гэж оролдоод сүүлээ таслуулсан нь түүний хувьд хангалттай золиос буйзаа. Зүгт. Чи эрх дураар амьдрах хэрэгтэй. Тиймээс зүгтах чинь зөв. Юунд ч үл хоргодон эргэж харалгүй зүгт. Элсэн манханд хүрсэн цагта усанд орсон загас жараахай лугаан адил эрх чөлөөг олж өчүүхэн амиа аварна. Тэр хооронд ноход хүн чоныг битүү хүрээлж хүрээгээ хумсаар дээр нь гарч өгтөл нь хазав. Тамираа барсан хүн чон нохтын өөдөөс эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болоод хүзүү сунган гаслан таяа уйлахад амнаас нь цус годогдож эцсийн амьсгаагаа тадлаа. Гэтэл элсэн манханд хүрсэн шаргал чон энэ дуунаар аянганд нэргүүлсэн мэт зог тосож хариу уйлаад гэнэтхэн эргээд гүйчв. Мөн ч молгоо амт юм та. Алаг нохойч амдаж гүгээд шаргал чоны нэгнүүдийг бүлтэртлэн самардлаа. Чоны нүд аягнаасаа унжжээ. Сүүлгүү болсны дээр ахаад нэгнүүдгүү хоцров. Гаслан гиншивч өөрийгөө омартан хүн чон руу зүтгэлээ. Ноход ч балын амтан чунсан сүрэг зөгийн мэт түүн рүү дайрав. Нүдгүү болсон чон сүр сүлдээ нэгэн талдаж 7-8 нохойд дайруулсан ч тэмцсээр сарвуугаараа цусан мөр татуулан хүн чон руу тэмүүлсээр. Энэ үест бидний хідэн анчин сүн судлаачтай хамт уулын хярд даган бууж цусанд хутгалдсан хүн чоныг тойрон зогслоо. Хэн нэгэн "Оо, эн чинь хээлтэй юм байна" гэж дуу алдахад хүн чонын гидсийг ажвал үнэхээр хийлсэн бөмбөлөг шиг том байхаагаад дотор нь бяцхан бэлтрэг тэлчлэн буй мэт тадган нь чичигнэнэ. Хүн чон гэж байдгүй л гэж ярьдаг. Гэтэл бид барай давлаа шүү дээ. Санийн хэвлэлийнхэн ч шүүгэн да гэж тосгоны дарга сэтгэл хангалуун яваа нь илэрхий. Сүн судлаач хүн чон руу янзгүйхэн хялам хийж том бойсон гидсийг өшөглөөд юуных нь хүн чон байх вэ? Жирийн хар чон л байна. Урд хоёр хөлөө яагаад ч юм тасдуулчихаж тэгээд л урд мөч нь богино болсон байна. Цагаа дэмий үрлээ байна гэд янз муутайхан мушив. Бид гайхширан хар чоныг сайтар ажвал үнэндээ л ам хамар чих сүүл нь чонноос ялгарах юмгүй. Богинохон урд хоёр мөч нь сар буугүй ясан цухиж байлаа. Тэгэхээр тастуулсан гэдг нь үнэн болж таарав. 3 сарын өмнө Бон ундины тавьсан хавханд чоны 2 сарвуу үлдсэн байсныг гэнтхэн санаж учир явдлыг ойлголоо. Бон ундын 2 сарвууг хатааж сахиус болгоод ан хийхдээ авч явдаг болсон юмдаг. Хатаасан 2 сарвууг авч үзвэл хар өлөгчний арьс үстэй адилхан өнгөтэй түүний сарвуу болох нь хараажийн илт. Ингэж өдөржин хөөцөлдсөний эцэст хүн чоныг байрж авсан ч үнэндээ тэр урд мөчөө тасцсан өлөгчөн байлаа. Азарган чон хар өлөгчөнтэй сэтгэл нийлэн жаргалтай өдөр хоног урсан өнгөрч өлөгчөнч хээлтэй болжээ. Гэтэл нэг өдөр өлөгчөн хавхан дээр тавьсан ямааны гуйыг олж хараад гэдэс өлсхийн эрхэнд угсхийн дайртал бахим хавах урд 2 сарвууг нь хавччихв.
Шаргал чон хавхыг хазаж хэдэн шүдэ булгалсан ч олигчин чөлөөлж чадсангүй. Олигчин арга мухардан урд 2 сарвгаа тасгазав. Азарган чон эремдэг болсон түүнийг орхисонгүй нуруундаа тэгнэн явах болжээ. Тосгоны дарга 2 чоныг зааж "Шэншиси, чи мэгжээ алдсан болохоор энэ 2 чинийх мэгжний нөхөн төлбөр төгсөн гэж бодоорой. Хөшөөгүү дээр нь арсыг хуулчих. Бид хэд ингээд буцлаа" гэхэд би сая сэхэ авав. Ийхүү аглаг уулнаа ганцаар үлдээд 2 чонын арсыг өвчөж махын нохой мах хэмээн арилжвал мэгжнийхээ үн хөлсийг олж авч болохч би чингэхийг хүссэнгүй. Гүнзгий нүх ухаж эхлээд шаргал азарган чоныг, дараа нь хар өлөгчний мухар хөлөөр хүзүүгээр нь тэврүүлж нуруун дээр нь тэгнүүлж хэвтүүлээд шороогоор болов. Үүнээс хойш шаргал азарган чон амьд өгсний алин боловч хар өлөгчнөө үүрсээр байх энэл дүр төрх өргөлж нүдэнд тодрон үзэгддэг болсон юм. Төгсөв. Орчуулсан Бат Эрдэнийн гэрлээ.